Орос оронд дараалан 3 жил өлсгөлэн болоход хэдийгээр хаантан сангаасаа хөрөнгө мөнгө хаян маш их арга хэмжээ авч байсан боловч өлсөндөө нэг нэгнээ барьж идэхтэй хүрсэн ард олны дунд хууль бусаар засгийн эрхийг булаасан хааныг бурхан гисгээж байна гэсэн цуурхал тархснаас түүний эсрэг бослог хөдөлгөөнч гарч эхэлжээ. Хятад орон эдийн засгийн хувьд шаазан цайны гол экспортлогч орн байсан ч нийгмийн хямрал газар авч байсан үе. Хятад орон империализмын хагас колон байлаа. Империалистууд Хятадын ард түмнийг яс чүмгэнд нь хүртэл мөлжиж асар их орлого олж байлаа. Монгол оронд Монгол хааны эрх мэдэл маш суларчээ. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй ч болжээ. Зүүн зүгт манжууд хүчрхэгжин 1691 онд халахыг захиргаанд оруулав. Ингэснээр Монгол орны эдийн засаг нь гадаадын худалдаачдын ашиг хонжооны зах зээл болжээ. Энэ л үеэс Тэв дамнан холбосон их цайны нүүдлийн эхлэл тавигдсан юм. Цайны зам. Аз Европыг холбосон их цайны зам. Монгол нутгаар холбогдож байсан энэ замаар өрөнд орны соёлын болоод худалдаа эдийн засгийн томоохон солилцоо явагддаг байсан түүхтэй. Манай Монгол улс Оросын холбооны Бурят улс өөрөн Монголын өөртөө засах орны жуулчлалын байгууллагууд бол Монгол дамжсан энэ цайны замын дагуух аюул жуулчлалыг хөгжүүлэх юм хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байгаа юм байна. За бидний нэг гурван нөхдүүд энэ цайтай холбоотой монголчуудын энэ цайны замын дагуу монголчуудын гүйцэтгэж байсан үүрэг цай зөөвөрлж байсан түүх тэгээ монголчууд бол цайны соёл тархсан энэ тэрнтэй холбоотой эд адгуурсын зүйл ингээ өөрсдийнхөө цуглуулсан юмар бол энэ үцгэлэнг гаргаж байгаамаа. Цайг бол та бүхэн мэдэж байгаа монголчууд эдийн дээд хадаг эдэнэ дээд цай гэдэг цайн зөвхөн эд үлгийн соёл багтахаас гадна хүн харилцааны соёлыг багтаасан баялаг уулахтай ийм зүйл болцоход байгаа. Тэгээд монголчууд ерөөсөн эртнээсээ аваад дургуй ч гэсэн үгээний хэл дундуур ч гэсэн цайгаан өгөө гэсэн иймэрхүү баялаг сайхан соёлтой ард түмөө. Монголчуудын цайны соёлыг ярил их юм ярина л да. Ер нь Монгол туурхтан бол нэг өнөөдрийн хэмжээнд яхад нэг 40 гаруй томоохон ясны бүлгээс бүрэлдсэн иймэрхүү угсаатны бүлэг байгаа. Тэгвэл ясны цай занах арга технологи монголчуудын эртнээс боловсруулж өөрөө эдэл тэргэлж иржсэн цайнаас гадна орчин үед бол голдуу байна. 19 дугаар зууны сүүлчээс бол Хятад Оросын хооронд цайны зам дээр бол голдуу жуучлагч иймэрхүү үүрэг гүйцэтгэж байсан. (1689) онд Орос улс Манжчин гүрний хооронд Нэрчинсэгт худалдааны гэрээ байгуулан хоёр улсын худалдааны бомтоор Хяагтотыг сонгосноор их цайны замын тээвэр Монгол орныг дамжин Хяагт хүрэх зам нээгдсэн түүхтэй. Аз Европ тэвийг холбосон цайны замын нэгэн хэсэгт монголчууд тээврийн хэрэгсэл хүн хүчний чухал үүрэг гүйцэтгэн оролцож байжээ. Цайны зам нь чуулалт хаалга, их хүрээ, хөхөт, улаастай, ховд, цагаан нуур, хөшөөмөд, долоон нуур, дарган, сан бэсийн нуур. Оросын Читахот, Шинжааны бархол, цонж газруудаар дамнсан гол болон олон туслах замуудтай.
Эдгээрээс 2 гол зам нь чуулалт хаалганаас хүрээгээр дамжаад Хяаг түрээд цааш Ирхүү, Омск, Томск, Москва, Санкт Петербург. Харин нөгөө гол зам нь чуулалт хаалганаас Хөхөт, Сайрус, Улястагаар дамжаад Хөшөө модод хүрээд цаашаа Бийск, Баруун Сибирийн хот улсууд руу очдог байжээ. Цайны замаараа Хятадаас Монголд орж ирдэг барааны 95%-ийг зөвхөн цай эзэлдэг байлаа. Эрдэнэ худалдааны тус гарц хуурай болоод усан олон чиглэлийн замтай байсан бөгөөд эхэндээ цай, хожим төрөл бүрийн таваар арилжаалдаг болсон байна. Тухайлбал торог, алт мөнгө, үнэт эдлэл, арьс шир, мод, төмөр эдлийн бараа таваарыг 8000 км үргэлжлэх уг замаар Сарлаг, Тэмээ, Морьт хөсгөөр 1-2 жилийн хугацаанд тээвэрлэн Сибирь, Москва, Европт хүрч байлаа. Цай гол экспортлогч орн бол одоо Хятад улс байсан юм байна. Дээр үеэсээ үл. За Хятадын зүүн өмнөд нутагдвал тэр Пүүша мууж гэдэгт бол гол нь бол одоо цайг одоо тариалж эндээсээ үл дэлхийд одоо тарж ирсэн юм байна. Оросын алдарт аялагч Пржевальский Монголоор аялсан тухайн номонд 1883 онд өргөөд 1 сая рубльтэй тэнцэх Тийц нэртэй онцгой цаасан мөнгө гүйж байв. Энэ цаасан мөнгө нь Хятадын том пүүсүүдийн гаргасан мөнгөн тэмдэгт мөн бөгөөд цайгаар баталгааждаг хэмээн тэмдэглэжээ. Энд нийтдээ нэг Хятадын 150 пүүснээс одоо Монголд нийлүүлж исэн тийм 150 төрлийн бичиг тавигдсан байна. Энэ цайны бичиг хадгалагдад үлдсэн хамгийн гол шалтгаан бол ерөөсөө монголчуудын ард талд нь одоо Бохны шашны ном судар бичдэг. Одоо хуваагаад энэ цайны бичгээр одоо номын хавц центр нааж хэрэгжилж исэн ийм учраас л одоо энэ олон төрлийн бичиг үлдсэн байна. За энэ бичиг гэхтэл одоо монгол хэлээр монгол бичгээр, уйгур бичгээр, хятад бичгээр гурван хэлээр бичигдсэн байна. За энэ шар бичиг гэхэд одоо хуурам цай гарч байгаа учраас манай пүүсийн цайг энэ тэмдгээр таних аваа гэдэг бичсэн байхсан. Даашиг үгийн салбар пүүсийн бичиг хүртлийн дотор байгаа. Энэ пүүс гэхтэл жишээлхэд даашиг үгийн салбар пүүс байсан гэж байгаа. Энэ пүүс болохоор зэрэг даашиг үгийн пүүснээс өмнө бол бүр Хятадын хамгийн том пүүс байж байгаа даашиг үүтэй өрсөлдөд дам борсон гэж байна. (1918-аас 1919 онд нийслэл хүрээнд сууж байсан Япон улсын Митсу Бусан пүүсийн төлөөлөгч Ошима Монголд ажиллаж байсан Хятадын 109 худалдааны пүүсийн нэрийг бүртгэсэн байна. Тэрхүү судалгаагаар нийслэл хүрээнд 500 гаруй Хятад худалдааны мухлаг ажиллаж байсныг тэмдэглэжээ. Түүнчлэн Монголд арилжаа эрхлэгч пүүсүүдийн хамгийн том нь болох Даашин хүүгийн пүүс 1929 онд монголоор дамнах цайны замын хамгийн сүүлийн тээвэрлэлтийг хийсэн байна. Алс хол газар одоо Тэмээний жин одоо ингээ явж явахад зам зуур бол хол газар явсан Тэмээвэл улдаж ул нь бол цоордог. Энэ үед бол Тэмээг улалдаг байна. За Тэмээний одоо давхайд нь бол тийм арьс шир юм уу одоо ийм эрзэн зэрэг зүйлээр үл энэ бэхэлж одоо ийм улалдаг давхар улалдаг хөлийн тийм багжнууд байгаа юм. Энэ хоёр багж бол. За энэ дунд талынх нь бол Тэмээний тэнгийн ачааг бол хооронд нь холовж өгдөг юм мод. Цайны тээврийн жингийн цуваа нь 200 хүртэл тэмээтэй уртаас урт үргэлжилдэг байсан байна. Энэхүү цуваа монголоор дамжуулан Хятад Оросын хооронд цай болоод бусад бараа таваарыг жингээр тээвэрлэн худалдаалдаг байсан өв уламжлалыг орчин үед уламжлуулан үлдээх, шинэ агуулгаар баяжуулан сэргээх, гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэсэн цайны зам төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Үүний нэгэн хэсэг бол монголчууд ба цайны зам үзэсгэлэн. Үзэсгэлэнгийн ач холбогдол цаг үеийн олсон үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн үдсэн харсан хүн бүр ам сайтай байсан. Цаашид манай улс
хөрш хоёр оронтойгоо хамтран үндэстэн дамнсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, 3 улсын болон Евразийн аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, дэлхийн зах зээлд гаргах, хэл орчмын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр их хөршийн хооронд гүүр болох зорилготойгоор цайны зам төслийг үргэлжлүүлэх юм. Гурван зууны өмнөх өрн дорныг холбосон их цайны зам 21-р зуунд түүхийн зузаан хуудаст бичигдэн үлдсэн. Харин өнөөдөр яг энэ замаар жуулчдын их цуваа үргэлжлэх цаг ойртжээ. Яг одоо бид Монгол Италийн соёл боловсролын төв дээр хурж ирээд байна. Тэгэхээр бид нар ер нь Итали орныг яг юугаар нь илүү сайн мэддэг вүлээ? Та сайн бодоод үзээрэй. Тэгэхээр Итали орны тухай, Италийн соёлын тухай, боловсролын тухай мэдээллийг өгөхөөр яг одоо бид Монгол Италийн соёл судал боловсролын төв дээр хурж ирээд байна. Энэ байгууллага яг ямар үйл ажиллагаа явуулт юм болоо? Ер нь Монголд Италийн тухай ойлголт ихэр сайн өгч чаддсан бол энэ тухай мэдээллийг одоо бүгд орж үзцгээе. Миний хажууд Монгол Италийн боловсрол соёл судлалын төвийн тэргүүн цэлмэг зогсож байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр бид яагаад танахыг зорж ирсэн бэ гэвэл энэ танай төвийн тухай мэдээллийг сонирхож ирсэн. Тэгэхээр анх хизээ байгуулагдсан төвийнхөө тухаас бидэнд товч мэдээллийг хүргэж. Манай Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь 2010 оны 11 сарын 11-нд үүсгэн байгуулагдсан. Тэгээ энэ жил нэгдэх жилийнхээ ойг бид нэр өгтөн үйл ажиллагаа эхэлж байна. Тэгэхээр 11 сарын 1-нд тань нэг жилээ явуулах гэж байгаа юм тий. Тэгэхээр 8 хүрээнд яг ямар үйл ажиллагаа зохион байгуулан явуулах гэж байна. Ер нь танай төвөөс яг ямар үйл ажиллагааг энтэс явуулдаг вэ тийм ээ? Хүүхэд залуучуудад Монголд байгаа Итали орны сонирхдаг хүмүүсийг ямар мэдээллийг өгдөг вэ? Энэ тухайгаа бас. Манай төвийн үндсэн зорилго нь бол Итали хэл соёлыг Монголд болол түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа. Энэ зорилгынхаа хүрээнд бол манайх бол Итали хэлний бүх шатны сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд 7 хоног болгон 7 хоногийн пүрэв гарагт Итали кино сонирхогчдод зориулсан клуб ажиллаулдаг. Тэнд болохоор яг Италийн хоолны сургалтыг зохион байгуулж байгаа. За тэгэхээр Монгол Италийн боловсрол соёл судлалын төвд хүрэлцэн ирсэн Монгол Италийн боловсрол соёл судлалын төвд хүрэлцэн ирсэн залуучуудаа баярлалаа. Итали хэлийг бид яагаад сурах ёстой вэ? Юм бэ? Тийм ээ. Итали юугаараа сони юм бэ? Юугаараа гоё юм бэ? За тэгэхээр энэ дуу бид бүгд Lo sguardo innocente in mezzo alla gente, la felicità e restare vicini come bambini, la felicità, felicità, felicità è un cuscino di piume, l'acqua del fiume che passa e che va, e la pioggia che scende dietro alle tende, la felicità e abbassare la luce per fare. Тэгэхээр Монгол Италийн боловсрол соёлын төвийн үйл ажиллагааны тухаас үзэгчдэд танилцуулахгүй яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл бас хэрэгтэй байх тийм. Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Нэгдүгээр хэл, соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлал гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 2 буюу аялал жуулчлал, боловсролын тал дээр бид бүхэн Италийн Scuola di Leonardo da Vinci буюу Leonardo da Vinci-ийн сургуулийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажилладаг байгаа. Тэгэхээр Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь нийт үйл ажиллагаагаа үндсэн 3 дугуулан дээр түшиглэн явуулдаг байгаа. Тэгэхээр Итали хэл сонирхогчдын дугуулан, Итали соёлын дугуулан, мөн соёл нэвтрүүлцгийн урлаг судлалын дугуулан гэсэн 3 дугуулан дээр түшиглэн бид бүхэн бүхэл энэ 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Итали хэлний хувьд гэвэл бид бүхэн нэгдүгээр тэнхүү гаргасан бүтээлээ бас хэлхэн зүй ёстой баг. Тэгэхээр Итали хэл зүй хэмээх номыг бид бүхэн 4 жилийн одоо судалгааны баримтан дээр тулгуурлан энэ жил гаргалаа. Тэгэхээр энэ бол бидний хамгийн сүүлд хийсэн одоо бахархал болж байгаа нэгэн бүтээлүүдийн
маань нэг байгаамаа. Тэгэхээр Итали хэлний мөн маш олон төрлийн сургалтуудыг явуулж байгаа. Ганцаарчилсан ангийн гих зэрэг хамгийн сүүлд бид бүхэн New Жуулчин компанитай хамтран Итали хэл сонирхогчтой зориулан Итали хэлийг анхан шатнаас нь дунд чадах хүртэл за мөн дээрэс нь хөтөж орчуулагчийн дадал чадварыг олгох Монгол хөтөж хэмээх хөтөлбөрийг явуулж байна. 6 сарын хөтөлбөр байгаа. Итали соёлын хувьд гэвэл Итали соёлын дугуйлан дээр төшөглөөд бид бүхэн Итали хоолны хичээл мөн Итали киноны өдрүүдийг бас зохион явуулж байна. 7 хоног бүрийн пүрэв гарагт хэрвээ та Монгол Италийн болсон соёл судлалын төвд хүрэлцэн ирэх юм бол Итали кинонуудын хамгийн сор болсон шилдэг бүтээлүүдээс бас сонирхох боломжтой юм аа. Тэгээд хоолны тухайд гэвэл маш олон хүний санал дээр бид бүхэн төшөглөн энэ сургалтыг явуулахар болсон. Хамгийн гол нь та бүхэн Монгол Италийн болсон соёл судлалын төв дээр 7 хоног бүр тогтсон хугацаанд ирээд Итали багштайгаар та бүхэн Итали хоолыг өөрөө гараараа тийм ээ хамтдаа багштайгаа хийж суралцах нь маш үр дүнтэй гэдгийг бас би хэлмээр байна. Тэгэхээр дан ганц энэ сургалтаа явуулахгүйгээр хүүхдүүдийг энэ хэлний сургалтанд бэлтгэхээр гадаадад бас хэлний сургалтанд явуулах боломжтой. Аялал жуулчлалаар бас явах боломжтой юу те. Ер нь Италид суралцсан давуу тал нь яг юу вэ? Яг энэ чиглэлээр бид бүхэн энэхүү Леонардо да Винчи сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартаа хамтран ажиллаж байгаа. Яагаад Италид одоо залуучуудыг сургах гэдэг юм бэ? Яагаад тэнцээ заавал сурах ёстой юм бэ гэхлээр маш олон шалтгаан байна тийм ээ. Жишээ нь Итали өөрөө бол асар том гүрэн маш их соёлын өлгий болсон газар үлээ. Тэгээд дээрээс нь Италид суралцсанаар та бүхэн Европын дэлхийн түвшний стандартын тэр боловсролыг Монголдо суралцж байгаа тэр төлбөрөөр Италид суралцах боломж байгаа учраас бид хүн бас тийшээгээ суралцуулъя. Яг өөрсдөө бид нар суралцсан шигээ тэр сайхан орчныг мэдэрсэн шигээ энэ залуучуудыг Монгол залуучуудыг бас Италид очиж суралцаасай тэнд дэлхийн боловсролыг хямдханаар бас тэтгэлэгтэйгээр авч эзэмшээсэ гэж би бас хүсэж байгаа. Яагаад тэтгэлэгтэйгээр гэж хэлж байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө бол хөгжил буурай орнуудаас ирж байгаа тийм ээ хөгжиж буй орнуудаас ирж байгаа оюутнуудад бол ерөнхийдөө тэтгэлэг олгох тийм бүрэн боломжтой байдаг учраас яг тэр төлөлийн мэдээллүүдийг бид бас олгож байгаамаа. Тэгээд Итали суралцах боломжийг бид бүхэн олгож байна. Тэгэхээр клубүүдээр хичээл явуулдаг гэж хэллээ л дээ. Тэгэхээр клубээр явуулсны одоо ялгаа нь юу вэ? Бусад сургалтаас ялгарч байгаа ялгаа нь юу вэ? Ингэж сургалтаа явуулснаар. Сайхан асуулт байна. Яагаад вэ гэвэл яг клубүүд хамрагдаад явна гэдэг чинь нэг удаа сургалт явагдаад дуусахгүй тийм ээ. Цаашаа үргэлжлээд олон сонирхолтой зүйлийг бид нар сэтэж шинээр одоо нэвтрүүлэхийг зорж байгаа. Италийн соёлоос Итали хэл боловсролын тэр сайхан агуу туршлагаас тийм учраас тэр бүхэл зүйлд бол цаашдаа хамрагдаад одоо ерөөсөө Итали хэл сонирхогчдын Итали хэл соёлын тийм хүрээг л бид нар тэлэх зорилгоор клубүүдийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. La radio che va è un biglietto d'auguri pieno di cuori la felicità è una telefonata non aspettata la felicità 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 è una spiaggia di notte l'onda che batte la felicità è una mano sul cuore piena d'amore la felicità e aspettare l'aurora per farlo ancora la felicità felicità. Аялагчдаа Борны арлын ширэнгэн ойн донд суудаг нутгийн уугуул иргэд Ибанчуудын амьдардаг урт байшингуудыг зорин явж байна. Хүний амьдралын 2-3 үеийн өмнө Ибанчууд дайсныхаа оол зөмгийг булан амьдралаа залгуулдаг байсан. Харин өнөөдөр тэдний энэ уламжлалыг нотлох зүйл энэ талгаа. Гэвч урт нарийн хоолоогоор сумаа үлээж анхийг дахианы зодон үндэсний бүжиг зэрэг нь уугуул иргэдийн амьдралын хэв маягийг хадгалж үзсэн уламжлалууд жуулчдын анхаарлыг татдаг байна.
Тэдний тухай өнгөцгөн хараад мэдэж болно. Гэхдээ яаж амьдарч ирснийг өөрийн биеэр ирж үзэх нь үнэхээр сайхан санагдаж байна. Харин зарим нь аялын компаниудыг оршин суугчдыг ашиглаж байна гэж буруутгаж байгаа юм. Эдгээр жуулчид цосгонд 2-7 хоногийн амралтаа өнгөрүүлэхдээ $3,000 төлдөг ч гэсэн оршин суугчид нь $100 хэдэн хүртдэг байна. Эдийн засагт ямар ч өөрчлөлт эерэг нөлөө алга байна. Оршин суугчид аяллаа компани ажилуулдаггүй. Тээврийн хэрэгсэл ашигладаггүй. Бас очид буудал, хоол хүнс зэргийг худалдаалдаггүй. Харин энэ бол аялал жуулчлалтай холбоотой сэтгэл гонсоолгох цорын ганц зүйл биш юм. Тосгоны оршин суугчдын дийлэнх нь өөрсдөө амьдардаг урт байшингуудаа модоор биш бетоноор хийдэг болсон байна. Энэ нь тэдний уламжлалт амьдралын хэв маягийг үзэхээр ирэх жуулчдыг мэдээж баяртай гэж хэлж буй хэрэг билээ. Харин заримдаа энэ модон байшингууд нь жуулчдын сэтгэлийг гонсоолгох үе тохиолдно. Хэрвээ жуулчид энд ирэхэ болвол бидний амьдардаг урт байшингууд бүгдээрээ л алга болно. Эндхийн жинхэнэ уугуул иргэд алга болжээ. Орчин үеийн нийгэм бий болж энд эртний хүмүүс байхаа болсон байна. Энэ бол жуулчдын үзэхийг хүсэж байгаа зүйл. Тэд хаанч байдаггүй онцгой содон ертөнцийг харахыг хүсдэг. Гэхдээ энд оршиж байсан бүхэн алга болж байна. Бодит байсан ч үгүй ч байсан. Жуулчид овгийн амьдралын хэв маягийг үзэхээр ирэхдээ ихээхэн мөнгө зарцуулдаг. Харин уугуул иргэдийн эрх ашигыг хамгаалахаар зүтгэж байгаа компанид ажилд оролцогчид аялал жуулчлалын тогтолцоонд илүү дэг журам шаардлагатай хэмээн үзэж байна. Сайн өдөр нэвтрүүлэгтэй хамт баяр хүмүүс гэж та бүхэндээ